За сайн байна. Тэгэхээр өнөөдөр 2024 оны 12 сарын 1-ний өдөр болж байна. Энэ удаад би юу ярих гэж байна гэхээр гол энэ нийгмийг яг яаж эсэх яг юунаасаа болоод монгол хүмүүсэд буруутцсан. Тогтолцоонтой байгаа юм, системтэй байгаа юм, хуулиндаа байгаа юм, харин ардчилсан намтай байгаа юм, ардын намтай байгаа юм, социалисттэй байгаа юм, ардчилсантай байгаа юм. Яг юунаас болоод энэ нийгэм ер нь буруутж иргэцээ. Аль эсвэл хятадын ирлизүүдтэй байгаа юм, аль эсвэл яг тэр гадны нөлөөнтэй байгаа юм, орсуудтай байгаа юм, хятадтай байгаа юм, монголчуудтай байгаа юм тийм ээ. Яг гол одоо би ерөнхийдөө юмыг нь ер нь яагаад энэ нийгмийг ийм муухай болсон гэдгийг би юм. Өчигдөр би нэг ийм бичлэг оруулсан юм аа. Социалист нэг үнэгээр ядуу картын бараад өнсгөл маа. Тэгээ би яг оруулчаад яг шеэрлээд ингээд яг ээжсэн чинь нээж дараад нь орж ирэн хата чи наад бичлэгээ устдаг. Чи бойл гэд уурлаад над руу дайраад болтгоо. Тэгээ яагаад гэсэн чи ардчилсан юм гарч аж хүмүүс гадаад руу гарсан. Ардчилсан юм гарч аж хүмүүс одоо юу гэдгийг үг хэлдэг үзэл бодолтой болсон чи яах гэж чи ардчилсан намынхныг муулаад байгаа ингээд тэгээд болдгүй. Тэгээд яг одоо би зүгээр гэхдээ би энийг яг одоо өчтөр нууцлсан юмснаа өнөөдөр би буцаагаад ил болгочлаа энэ бичлэгээ. Тэгээ яагаад би энэ бичлэгээ ил болгочихж байгаа юм гэхээр эн чинь яг үнэндээ бол бид нар одоо ардчилсан юмд байгаа тийм үү? Үг хэлэх хэрэгчлөөтэй байгаа. Тийм бол би яагаад энэ үгээ хэлж болдгүй юм? Би яагаад үзэл бодлоо хийж болдгүй юм? Яагаад заавалчгүй тийм ээ? Одоо үгээ хэллээгээд би нэг буруу юм билээгүй шүү дээ. Ер нь бол энэ дээр энэ бичлэгэн дээр би яг юу хэлсэн гэхээр гол үннийг л би өгөхдөө хэлсэн гэж би бодож байгаа. Тиймээс би нэг худлаа өөрийнхөө үнэн гэж бодож байгаа зүйлийг би хэлсэн гэж бодож байгаа болохоор нэг худлаа хүн амтыг тэгээдсэн байхгүй болохоор би одоо энэ бичлэгээ нууцлахаа болж байгаа. Би буцаагаад ил тавилаа гэж би бодож байна. Мэдээж хэрэг ээж хэлдэг бол үгээ хэлэх хэрэгчлөөтэй болсон гадаад руу явсан. Тэгээд системтэй байгаа юм. Юунд байгаа юм гэхэл би одоо бүх гол учруудыг хэлчихээ цаа. Хин ч үрдээсээ гол учруудыг хэлэхгүй байна. Миний анцаадж байгаа чухал зүйлсүүдийг хэлэхгүй байна. Хятад улсад бол холимог тогтолцоотой. Тэгээ бүх юмнийхаа сайныг нь авцсан. Сайн явагдаж байгаа. Нэг удаа хамгийн сайн явж. Адил манай Монгол бүх юм яг буруу тийшээ иргсэн баггүй. Одоо хүмүүс үг хэлэх хэрэгчлөөтэй болж байгаа юм бол яагаад би үг хэлэхээсээ айх ёстой юм? Тийм үстэй манай Монголд. Би одоо чинь улс төрд идэж ууж байгаа зарим буруутай хүмүүсийг манай гарт иргэд яг нэрийг нь хэлэхээс нэг хэсэг айсан шүү дээ. Нэг хэсэг жигсаан суглаан хийхээс айсан шүү дээ. Жигсаан суглаан бол хийх болохоор нөгөө эрх баригчдын эсрэг жигсэж байгаа юм эрх баригчдаасаа зөвшөөрөл авдаг болсон айж байгаа шүү дээ. Энд ардчил мөн үү? Үгүй. Капиталист буюу нэг бол хөрөнгөтнүүдийг шүтсэн. Нэг бол олигархууд руу шүтсэн. Хөрөнгөтнүүдийг битгий үзье яад гэсэн нэг тиймэрхүү цуурхал явж байгаа. Одоо тиймэрхүү пропаганда явагдаж эхэлж байгаа. Тэгээд таасаг уулуурхайг шүтсэн бичлэг явагдаж байгаа. Ховор элемент, хоорн металл гэсэн газраа л ухгаал ингээд шумхаараад байж байгаа. Уран ухий ховрын элементээ хуж гадагшин гарын хямдхан гарын. Тэгээ яг системтэй болоод байгаа юм хуулиндаа байгаа юм. Би зүгээр гол юм ингээд зүгээр хэлчихээ цаа. Ерөнхийдөө бол за тэр энэ бичлэг ерөнхий утгыг би хэлсэн шүү дээ. Нэг ямар сэтгүүлч те нэг би отхон билүү мэдгүй нэг отхон гэсэн нэг сэтгүүлч байлаа. Отхон доо сэтгүүлчсэн гэж нэмэхтэй. Тэрнээр чи угаасаа хэлсэн шүү дээ. Тэр хятад улсын ирлүүцүүдийг тухай төр барьсан юм аа. Тэгээд ерөнхийдөө хамаг байдаг бараа материалуудыг хамаг байдаг үйлдвэрүүдийг нураагаад ерөнхийдөө одоо хятад руу хямдхан гарахын зараад тийм ээ. Сүйтгэгээ зарж болохгүй яасан гэхээр Монголд нөгөө ардчлал алтан хараасаа гэдэг хүмүүс ерөнхийдөө ховчлаад авцсан. Мэдээж энэ тийг давуу тал байсан. Тодорхой хэмжээнд хүмүүс үг хэлэх өөрчлөлтөй болсон. Гэхдээ ясар хамаг баялагуудаа алдаал дуусчихсан. Миний харж байгаагаар бол ердөөсөө сайн болоогүй. Тэгснээс хойш. Миний бодож байгаа. Магадгүй ээжийн энэ төр бодож байгаа магадгүй тэрнээс өмнө магадгүй тийм амар хэлбэр байсан гэж магадгүй одоо юу биш хэцүү байсан гэж магадгүй ардчилтаас өмнө. Ээж нэг юм гэсэн ойлгохгүй шиг надад зөв санагдсан. Юу юм гэхээр өөрхийн тэтгэвэр бол амьдралд нь хүрэхгүй баг.
Ахаар хүүхдүүд нь гадаад дотоод явж байгаа болохоор тэрнтэй амьдарч байгаа болохоор гадаад дотоод явж байгаад нь баярлаад тах шиг байна. Гэтэл яг нийт яг ингээд нийгмээр ингээд нэг бодоод үзэн штэ. Тийм ээ? Ингээд хүмүүсийг яг ингээд бодоод үзэн штэ. Тэгэхээр яг юу байгаад идэгин гэхлээр нэг ийм байгаад байгаа. Яг нийт хүмүүс нь бодсоор бид нар бага Солонгос руу гарч байгаа. Солонгос гараад юу гэдэг зүгээр боолын ажил хийж байгаа штэ. Боолын ажил. Яг хүний гэдэг чинь гоё ажлыг хийж хүн өндөр цалинтай амьдрахгүй штэ. Дээр үе чинь доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байсан юм. Маш бага. Би чинь одоо нэг 2 төгрөгөөр чи одоо хэдэн төгрөгөөр чи 100 төгрөгөөр чи би талх авдаг удаа штэ. Тэгэл аажим үнэн арчил гарснаас хойш аажим ингээ үннийг буцаад би 150 төгрөгөөр талх авдаг болоо. Сүүлдээ одоо хэдэн төгрөгөөр талх авдаг болоо. Сүүлдээ одоо чи ингээд 4-5 мянган төгрөг штэ. Бүр хэмжээгүй ихээр өссөн. Тэгээд ерөнхийдөө би энэ дээр юу ярьсан гэхэлэр тодорхой хэмжээнд бол яг үнэн эрхчлөө гэдэг зүйл бол байдаг. Эрхчлөө. Ардчилсан намд эрхчлөө гэдэг үнэт зүйл өөрт нь байгаа. Гэхдээ манай Монголд одоо л эрхчлөө гэдэг юм улам бүр хөнгөж байгаа. Хүмүүс зүгээр яг үндэ эрх баригчны үдээс зарим хүмүүс нь үг хэлхээсээ айжсан. Саяхныг хүртэл. Би Путины айлчлал яг одоогийн 2 сарын өмнө тийм үү? Бичлэг хийж тэгээд энэ бид зүгээр суусаар мөхгүй дэс тэмцээд амьдуулах гэсэн 3 сарын өмнө энэ бичлэг. Энэ бичлэгийг хийхээс өмнө хинч оюун урд нь нэг огцруулъя гэдэг үг хэлж чаддаггүй байсан. Шулуухан өмнөнгийн нэлээ. Оюун урд нэг яагдгүй л нөгөө нэг хэнийг ч аваад нөгөө нэг дуугаа болгоцсон. Нөгөө хин билээ. Мөнх голчууд л тулга цаг залууч нь дуугаа болгоцсон юмсан. Тэгээд ард ирээд ердөөсөө таг дуугаа. Тэгээ би анх удаа би нэг бол зүгээр сууж байгаад мөхийн нэг бол тэмцээд амьдрий шиг гэдэг ийм юмыг ярьснаас хойш дараад нь яасан гэхлээр зарим хүмүүс оюун урдныг огцруулъя гэж ярьж эхэлж байгаа. Энийг бол бас маш сайн ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд миний бодлоор бол ээж юм яг намайг яг яасандаа бодсондоо тэгснүү ажил өөрийнх нь нөгөө нэг арчлын алтан хараасаа гэж хурж ирээд нэг мөнгө харсна гэж төгзгүүд нь хэлснээс хойш тэрнээс болж намайг бойл гэсэн үг гэж би жоохон эргэлзээд байгаа. Тодорхой хэмжээнд. Тийм болохоор ерөнхийдөө би энийг хэлж байгаа. Тэгээд тийм болохоор би энийг хэлж байгаа. Тэгээд гол нь бол юу юм гэхэлэр нийтийн өмч байх ёстой тодорхой хэмжээнд. Ардчилсан нийгэмд бол ердөөсөө социалист нийгэмд бол нийтийн өмчийг бол ерөнхийдөө дээдлэнэ. Харин ардчилсан нийгэмд болохоор чинь тодорхой хэмжээнд хүн эрхчлөөтэй байх ёстой. Тийм. Тэгсэн чинь тэрнийг нь манайхан бүр эсрэгээр нь нөлөөлөд капиталист болгоод буцаад хөнгөнүүдийн л энэ тэмдгүү хэн олсноо л авдаг. Тэгээ өөрснөө хөнгөтөө баян бочингуудаа нөгөө хөнгөнүүдээ хамгаалдаг тийм олигархны балиар одоо жинхэнэ нөгөө нэг капиталист балиар нийгэм рүүгээ буцаад орж явах нөгөө хаад ноёдод нэг үйлчлдэг байсан нэг тиймэрхүү үе рүүгээ буцаад орж эхэлж байгаа байхгүй. Энийг бол ерөнхийдөө ардчлал гэж би бол хэлэхгүй. Тэгээд ерөнхийдөө бол би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бол тэгэхээр надад бол нэг тийм зөвлөгөө өгдөг юм бол байхгүй. Яг энэ социалист нийгэм өнгөрсөн түүхийг яриулах болохоор би зөвхөн одоо юу гэдгийг те ганц хоёр юмнуудыг зүгээр ээж ах хич нараас л зүгээр асуух гэж оролдож байгаа болохоос биш. Надад бол яг үндэ яг ингээ чи ингэж яриа гэдэг ингээ зөвлөгөө өгдөг юм бол өстой ганц ч байхгүй. Ер нь бол жоохон тэгээд би хас хаяатаа жоохон эргэлздэг. Надад бас буруу зөвлөгөө өгчих үедээ гэж маш их эргэлздэг. Яг гэх юм бол би урд нь өөрөө ингээ хичнээн ингээ дахих чи ээж гэсэн над буруу зөвлөгөө өгчээсэн тохиолдолд бас олон байдаг болохоор тодорхой хэмжээнд би бас буруу зөвлөгөө өгчих үедээ гэж дотроо эргэлзэж хагаад би тодорхой хэмжээнд би жоохон энийг ярьж байгаа. Тэгвэл ер нь бол ардчил гараад манай агаа ээж амьдрал сайжруулсан бол би бол үгүй гэж хэлнэ. Яг л би өөрөө үнсгэлэн байсан. Үнэн. Ардчил гараад үнсгэлэн манай агаа ээж хоёроо ажилтаа тэгсэн юм үнсгэлэн байдаг. Хүүхдүүд нь гадаад дотоод явж иж тодорхой хэмжээж жоохон амьдрал нь өөрчлөгдсөн. Зарим манай ихч бол гадаад дотоод бийдэг.
зарим яг тодорхой хэмжээнд ийжргүй мөнгө илгээдэг. Үүнийг бол үүсэхгүй. Энэ бол байх ёстой. Тэгээд гол нь нэг би бол Солонгос руу бас гарч ирсэн. Солонгос руу гарч байгаа үед бас мөнгө илгээдэг. Гол нь би яг яадаг гэсэн гэхээр Солонгост бол боолын ажил эрхэлдэг гэсэн. Харин ихчнэр нь арай ондоо ажил эрхэлдэг. Өгөөдөө зарим нь бол одоо юу гэдгийг авьяасаараа бол зарим нь оюунаараа хөдөлмөрлөдөг хүмүүс байдаг. Гэхдээ над руу бол нэг мөнгө явуулдаггүй. Яг үннийг хэлэхэд зүгээр ээж рүү минь бол хаяад яг мөнгө явуулдаг. Тиймэрхүү байдаг байгаа. Тэгээ гол асуудлууд нь юу юм бэ гэхлээр гол асуудал нь юу юм бэ гэхлээр тухайн хэд чинь ерөнхийдөө нөгөө хятад Оросны иргэдүүд гарсан гэдэг би утгын жилийн нэг сэтгүүлч ярьжсэн шүү дээ, нэг өвөөгөөс сонсоод ярилцлага авсан. Тэр ярилцсан нь одоо бэж маар байхгүй ч гэж магад би сайн мэдэхгүй байна. Хаагаад хааж үзег байна. Тэгээ тэрнээ чи ерөнхийдөө хятад Оросуудын иргэдүүд тухайн төр хийжсэн бол одоо цэвэр хятадуудын иргэдүүд очиад хятадын юу болё одоо ингээд те хятадуудын хөгжлийн галт тэргийн цуяа муу яг ингээд солиороод яваад байгаа гэдэг. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юм л би ойлгосон тэр яриансан. Тэгэхээр гол асуудал нь одоо яг юу юм гэхээр ердөөсөө манай Монгол улс зүгээр нөгөө нэг Монгол улсад ердөөсөө нэвтэрсэн энэ Монгол улсын ихлээд нэг урагч нар байгаа. Урагч нараас болсон. Дээрээс нь тэр нөгөө нэг идэж уух гэдэг нөгөө нэг шунхаарцсан байгаа нөгөө нэг хэдэн нэг балер нэг хүмүүс байгаа шүү дээ. Одоо нэг өөрснөө үйлдвэр хувьчлаад авцаа. Одоо манай Монголын яг нийгэмд яг ямар хүмүүс ихэнх нь баяжсан байгаа тэгэхээр ердөөсөө тэр нэг усын орноосоо урвсан хамаг гэдэг юмнууд нь тонч дээрэмсэн тэр нэг арчлал гэсэн нэг хэдэн хүмүүс одоо тэдний өөр хувьд нь ингээд улс төрд бол гарч эхэлж байгаа. Тэгээд дээрэс нь хятадын иргэдүүд бол улс төрд шунхаарч байгаа. Бас магадгүй Оросуудын бас нэг талынхан бас улс төрд шунхаарч байгаа. Магадгүй бас нэг Америк НАТОгийн талынхан бас нэг үүсдэг хүнээ тавих гэж бас оролдож магадгүй. Тиймэрхүү л байдалтай байгаа. Тэгэхээр ер нь бол вэнштэй нэг иймэрхүү юм байгаа. Миний харж байгаа энэ ердөөсөө нийгэмдээч биш. Хамгийн гол тэрэнд үйлчилж исэн хүмүүс нь тэр татврын албыг нураас биш тэр тагнуудын албыг нураас одоо бол тагнуудын албыг хэн хариуцдаг гэж би Монгол хүн хариуцдаг монголчуудын талын хүн хариуцдаг гэж би бас бодохгүй байгаа. Яг үнэндээ. Тэгээ хиний талын хүн хариуцдаг би бол жоохон эргэлдэж байгаа. Яг одоогийн байдлаар л Монголын тагнуудын албыг хүртэл одоо ч гэсэндээ өөр хүмүүс магадгүй тагнуудлын албантай хүртэл гадны хүмүүсийг шуургалсан байх өндөр магадaltaй гэж би одоо бодож байгаа. Би зүгээр хардж байгаа. Тийм болохоор манай монголчууд ерөнхийдөө ийм байгаа. Тэгэхээр бид тагнуудлын албаа ч гэсэн шинээр байгуулах хэрэгтэй гэж би одоо бодож байгаа. Ялангуяа төрөөс тусдаа. Тэгээд ерөнхийдөө гол буруутнууд бол тэр ирэлцүүд буюу урагч нар тэгээд өөрсдөндөө хөрөнгө завшилсан тэдгээр хүмүүс бол ерөнхийдөө миний харж байгаагаар бол баг хамгийн гол буруутнууд байсан шүү гэдгийг би тэгээд энэ бичлэгээр далимтуулаад ингээд хэлээд өндөрлөчих гэж бодлоо. Тэгэхгүй бол хүмүүс ер нь сайн ойлгохгүй тогтолцоондоо байсан юм уу? Аль тэрэндээ байсан юм уу? Энэ тогтолцоог хууль нь зөв зүгээр байсан. Хууль нь зөв зүгээр тогтолцоож зөв зүгээр явах хэрэгтэй байсныг тэр хувьдаа хувьчилсан нөгөө урагч нар сүйтгэсэн. Тэр хятадуудын талд орж исэн хүмүүс тэр хууль мөл тогтолцоог сүйтгэж замыг нь алдуулсан. Тэр эхний ээлжинд бид хүнээ цэвэрдэх ёстой. Цэвэр монгол хүмүүсээ тавих ёстой. Тэр монгол хүмүүс нь тодорхой хэмжээнд хуулиа өөрчлөх ёстой гэсэн нэг ийм санаа байна надад. Тэгэхгүй л бол хэцүү ахаад хуулиа бид нар өөрсдөө өөрчлөлтөө тавихгүй бол энэ хуулиудад бүр арай дэндүү болгочлоо бүр замыг нь алдагдуулаа хийчлаа энэ ирлээ цоцоод. Өнөөдөр 2024 оны 12 сарын 1-ний өдөр болж байна.